Дэд түүгийн одоо орон сууцны ажлуудыг одоо хөрөнгө оруулах санхүүгийн хувилбар хэрхэн шийдэж байгаа вэ? Саяхан нийслэл одоо дотоодоо 500 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргалаа. Цаашдаа энэ дэд түүгүүдийг хөгжүүлэхэд бондоор ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юу? Монгол улсын өрийн удирдлагын тухай хууль бид өөрчлөлт оруулсан. Өрийн удирдлагын тухай хуулиар нийслэл хот гадаад бонд гаргах, дотоод бонд гаргах эрх зүйн үндслэлээ бий болгож чадсан. Зүгээр яг дотоод бондын тухайд бидэрт нэгдүгээр ирэмб нь энэ өвлийг бид нар яаж эрчим хүчтэй давах вэ гэдэг хамгийн тулгымцсан асуудал байна. Хоёрдугаар цаашид энэ том бүтээн байгуулалтын дээр эрчим хүчний их усруудыг яаж шийдэх вэ гэдэг нь бидний нэгдүгээр зорилт байгаа учраас бид нар энэ жил ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгөөр эрчим хүчний төслүүдэд бондын хөрөнгө оруулалт хийж байгаа. За энэ онд эхний ээлжинд ашиглалтанд орох бөөрөлжүүдийн цахилгаан станцад 300 тэрбум. За энэ жил бас ашиглалтанд орох 50 мегаваттын батарей станцад 300 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгээд энэ өвөл бид нар Нодлонгийн дутагдaltaй байсан 200 мегаваттынхаа чадлын дутагдлыг нөхөж энэ өвөлжилтийн бэлтгэл хангахаар ингээд ажиллаж байгаа. За эх жилүүдээс бол харьцангуй асуудлууд дээрдэн. Яагаад тэгэхээр бөөрөлжүүдийн дараагийн 150 ороод ирнэ. За бусад яригдж байгаа эрчим хүчний хэд хэдэн төслүүд явж байгаа. За ингээд хоёр дахь бидний яг өнөө маргаашнда тулгамдаад байгаа асуудал бол авцам. Авцам энэ сүүлийн жилүүдэд их хэвдэрсэн. Одоо маш том хагаралтууд үүссэн. Үүнээс шалтгаалаад одоо иргэдийн зорчил хөдөлгөөн удаашрсан, иргэдийн тээврийн эрсдлүүд, эвдэрдэг, гэмтдэг энэ байдлууд бий болоод байгаа учраас бид нар энэ жил Улаанбаатар хотын бараг засах шаардлагатай бүх замыг дотоод бондынхоо санхүүжилтээр шийдээд ингээд одоо тендерийн ажлууд ингээд эхнээсээ шалгараад хийгдээд ингээд явж байна. За үлдэж байгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын дэд үтсийн хөрөнгө оруулалтанд тодорхой шугам сүлжээ татах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудад бас шугам сүлжээг нь өргөцгөж өгөх. За дээр нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл ярьсан 17 жилийн урт настай, удаан жаргалтай туулнаг гэдэг коллекторыг дуусгаж шин цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд орохтой зэрэгцүүлж туулнаг коллекторыг дуусгах гэсэн ийм зүйлүүдэд үндсэндээ ингээд хот дотоод бонд буюу нэг их 80 төгрөгийн бондыг үе шаттай гаргаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж явж байгаа. Сэлб дэд төвийн маань зураг төслийн тендерт аж ахуйныг шалгараад зураг төслүүд хийгдээд дууссан. Өнөөдрийн байдлаар эхний 23 га дээр барилгажилтын зураг хийгдээд экспертизээр ороод дуусаад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах хуулийн дагуу нээлттэй 6 багц тендер зарлагдсан. Ингээ явж байна. Энэ 23 га дээр үндсэндээ одоо барилгын гүйцэтгэх шалгаруул барилгын угсралтын ажил шууд суурь авахд эхэлж болно гэсэн ийм агуул байгаа. Саяны таны асууж байгаа энэ сэлб дэд төвийн одоо барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгөний их усрыг гадаад бонд гаргахаар улсын хурал засгийн газрын бас зохих зөвшөөрлүүдэд автсан. Бэлтгэл ажил хангагдсан, гадаад андреатруудтай гэрээ хэлцээрүүд хийгдсэн. Одоо ингээд 2 үе шаттайгаар бид бондоо босгохоор ингээд бэлтгэл ажил хангагдаад явж байгаа.